Нэгдүгээр бүлэг. Цахим заллин. Нэгдүгээр анги. Энэхүү комикийг бодит ядлаас сэдвүүлэн бүтээсэн бөгөөд гашч буй дөрүүд нь хиймэл оюун ухааны тусламжтай бүтээгдсэн зохиомл болно. Хэрэв бодит хүнтэй ижих төстэй байдал ажиллагдвал энэ нь цэвэр санамсаргүй тохиолдол юм. Залхуур эмээ утсаараа Facebook үзэж байгаад ийм нэгэн посттой тааралджээ. Хэрэв та тэтгэвртэй гарсан хаан банкны данснаас тэтгэвэр авч байгаа бол ОК гэж бичээд 5 сая төгрөг авна. Хөөе яасан буянтай юм бэ? Баяраа минийхөө. Имээд нь 70 саяын тэтгэмж өгнө гинэ. Урдан бүртгүүлгээд байна. Хин яваал юм бэ эмээ? Манай хорооны групп дээр байна. Бүгд л баярлаа гэсэн байх юм. Линк нэг л сэжигтэй. Гов цэгмээч хачин нэртэй сайт штэ эмээ. Өнөөдөр л бүртгүүлэхгүй бол хоцорно гэж байна штэ. Юмыг аж мэдэх вэ? Имээ бүртгүүлчих. Эмээ, түр байж байгаарай. Тийм ээ, энэ бол заллин. Яагаад гэвэл тэд хуурамч пэйж вебсайтаар дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг авч залилдаг. Яг одоо бүртгүүл ахиж ордохгүй боломж өнөөдөр сүүлчийн өдөр гих үгсээр залливчид сэтгэл хөдлөл айдас дээр тоглолт хийж залилдаг. Ашгүй. Минийхүү байгаагүй бол чимээ балрах төглөө. Нэгтлээ зурцгал хоёлаа алдахгүй эмээ. Та пост үгээсэн пэйжийн ил тод байдлыг шалгаж, ямар нэртэйгээр хизээ үүссэн аль улсаас удирддаг зэргийг нь шалгаж байгаарай. Мөн с ิจ гтэй линк дээр дарж орохгүй байх. Тус линкийг urlvoid.com who.is гэсэн хэвлэлээр шалгаж байхыг зөвлөе. Та манай комикийг бусдад түгээж, өөрийгөө болон ойр дотны хүнээ цахин залсангаас хамгаалаарай. Алаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө эхлээд бод. Think first. Энэхүү комикийг OpenArt AI, Canva AI, Citizen AI, CapCut AI нэрийн тусламжтайгаар бүтээв.